парламент бол бага ард түмний төлөөлөл. Яагаад бид аль нэг хүн дээр сонголт хийгээгүй вэ гэд ингээд 35 жилийн өмнөх үйл явдлыг эргээд харахад бол тэр үед юу болсон бэ гэвэл олонх нь засаглаад цөөнхөн хяналт тавих бололцоо бол ерөнхийлөгчийн засаглал дээр байдгүй юм байна. Хяналтын тогтолцоо алга байна. Тэгэхээр бол парламентын засаглал өөрөө бол хяналтаа хэрэгжүүлэх бололцоотой байна. Тэгээ мажоритар тогтолцоогоор явахаар юу болдог вэ гэхлээр мажоритар тогтолцоон дээр аль нэг тийшээгээ савчдаг. Тэгээд одоо жишээлбэл 2016 онд эрх баригчид 70 суудалтай байсан. 2020 онд ялгаа байхгүй 70 суудалтай болсон. Яг энэ үед бол үндсэн хяналт бол бүрэн алдагдчих. Тийм учраас холимог тогтолцоо бий болдог. Холимог тогтолцооны ард юу байдаг вэ гэхлээр намын когоотоор гишүүд орж ирдэг. Гишүүд сонголтдог. Энэ сонголт бол нэг л удаа хийгдэх учиртай. Улс төрийн нам өөрийнхөө сонгогдсон гишүүнийг намын бодлого шийдвэртээ зөрчилдөж байгаа нэрээр татна гэдэг бол асар буруу. Жишээлбэл одоо манай ардчилсан намаа сонгогдсон их хурлын гишүүд хамтарсан засгийн үед хамтарсан засгийг жагсаалтын гишүүд зарим нь эсэргүүцэж байсан. Би бол энэ гишүүдийн бүрэн эрхийг хүндэтгэж байгаа. Яагаад гэвэл тэр хүн бол намаа төлөөлөөд намынхаа мандатыг аваад ороод ирсэн байна. Тийм учраас ард түмний сонголтод халдна гэдэг бол асар буруу. Ард түмэн тэр намд саналаа өгсөн, нам нь хүмүүсээ дэвшүүлсэн. Тэр жагсаалтаар орсон хүн ямар нэгэн байдлаар намын бодлоготой зөрлөө гэдэг нэрээр жагсаалтаас татаад дахиад арын хүнийг оруулна гэдэг бол буруу гэж би өвдөө үзэж байгаа. Тийм учраас бол жагсаалтаар сонгогдсон гишүүдээр намын бодлогыг хэрэгжүүлэх арга ухаанаа олмоор юм бэл. Хуучин аргаар бол бүтэхгүй. Нэггээр хэлбэл захиргаалтын аргаар их хурлын гишүүдийг контролдно гэдэг бол үл бүтэх зүйл. Тэгэхээр энэ дээр бол бодлогын хувьд нэгдмэл байх тухайд улс төрийн намын үйл ажиллагаа өөрөө асар их чухал юм бэл. Би бол тэр хэсгийг орхидуулсан байна. Тийм учраас бол манай жагсаалтаар орсон зарим нэг гишүүд тухайн үед засгийн газрыг сөрсөн бодлогыг чөлөөтэй хийжсэн. Би учир шалтгааны дараа нь ухаад харахаар юм болгон учир шалтгаантай. Ухаад харахаар үндсэн тэр ардчилсан намын үндсэн платформын төлөө явж байгаа тэр хүний бодлогыг бид зарим нэгийн шингээгээгүй байх магадлалтай. Жишээлбэл таны ковотоор одоо намын жагсаалтыг багтсан мөнгөтэй гэдэг гишүүний байна шүү дээ. Ёс зүйн асуудлуудыг удаадаараа гаргаж ийн. Намын дарга санал гэж юм ийм зүйлийг ярьж байна. Тэгэхээр яг ийм ковотоор орж ирсэн хүмүүс ардчилсан намаас ковотоор 16 суудлаар 16 гишүү орсон. Энэ 16-ыг бол би бүгдийг нэрлэсэн. Та ямар шалгуураар нэрлэсэн? Би өөрөө тухайн үед ямар шалгуур тавьсан бэ гэвэл нэгдүгээрт үжил санааны нэгдмэл байдлыг харсан. Нэгдүгээрт. Юу вэ гэвэл одоо жишээлбэл энэ дотор ямар нэгэн фракцийн төлөөлөлүүд байдаг, тийм ээ? Та нар бүгдээрээ мэдж байгаа. Тэр улсуудыг фракцууд нэрлсэн гэж худлаа ярьдаг. Фракцууд нэрлээгүй. Би намын даргын хувьд нэрлсэн. Би намын дарга төлөөллийг бол багтаасан. Төлөөллийг багтаасан. Үг хэлэндээ анхаарахгүй алдаа гаргаж байгаа гишүүдэд улс төрийн намын удирдлага сануулга өгж байгааг би бол зөв гэж бодож байгаа. Үг хэлний алдаа гаргахгүй байх үүрэг нь тухайн их хурлын гишүүнд заавал байх учиртай. Ямар нэгэн байдлаар одоо сошиалоор хүмүүстэй хэрэлдэх, ямар нэгэн байдлаар хараалын үг хэрэглэх гэдгээс бол татгалзаж явах хэрэгтэй. Энэ бол парламентын гишүүний ёс зүйн дүрмэн дээр байж. Парламентын гишүүний ёс зүй гэдэг бол тусдаас. Энийг гишүүн болохоос өмнө гишүүн болъё гэж бодож байгаа хүн болгон мэдмээр юм бэл. Жишээлбэл гадагшаа яваад казино тоглож байна. Мөн биз? Бааранд ороод зохион зодоо хийж болохгүй. Жишээлбэл бааранд ормооргүй байгаа. Баар савнд мөн үү? Бүр цаашлах юм бол арх дарснаас хол байх. Гэх мэтлэн эн чинь өөрөө ёс зүйн дүрмтэй. Тийм учраас ёс зүйн дэд хороо гэж үг нь байсан байхгүй. Одоо чи юу болов? Одоо ёс зүйн дэд хороо байгаа. Ёс зүйн байнга ороо гэж байгаа татан буудаг дэд хороо. Дэд хороо. Тэгэхээр ёс зүйн дэд хороо ажиллах хийх хэрэгтэй. Би өөрөө ёс зүйн дэд хороонд дараагаар 2005 онд ажиллаж исэн байхгүй. Тэр үед бол гишүүд буюу сайд нар төрийн өндөр албан тушаалтангууд ямар нэгэн байдлаар ёс зүйн алдаа гаргахад тэр хүн дээр дүгнэлт гаргадаг.
Ийм л учиртай. Энэ бол парламентын дотоод ажил. Нэг талаасаа нөгөө талаасаа улс төрийн нам өөрөө ер нь бол жагсаалтаар хэрхэн хүмүүсийг оруулж ирэх вэ гэдэг журмаа жишээлбэл арчилсан нам маш эртхэн батлах хэрэгтэй. Ямар шалгуур вэ? Ямар шаардлага вэ? Ямар шудраг байдлаар тэр хүмүүсийг жагсаах вэ? Миний тавьсан шудраг байдал юу вэ гэвэл аль болохоор би чинь намаа нэгтгэх гэж явсан хүн шүү дээ. Нам нэгтгэх нь миний хувьд нэгтгэх ажил байсан байхгүй. Нэгдсэн үү? Нэгдсэн. Тэр нэгтгэхийн тулд тэр тодорхой салаад байгаа төлөөллүүдийн хүмүүсийн бүлэг одоо фракцууд гэж тухай бид нэрлэдэг тийм ээ. Энэ фракцуудын төлөөллийг шингээх нь миний хувьд шудраг байсан. Одоо энэ гишүүдийн ёс зүйн асуудалтай зэрэгцээд бас эмэгтэйчүүдийн квотыг бууруулъя гэдэг ийм агуулгыг хүртэл хөндөд ирлээ шүү дээ. Уг нь бол энэ чинь байж болохгүй шүү дээ. Эмэгтэйчүүд зарим нэг хүнээс шалтгаалаад байж болохгүй. Намын квотыг яг яаж ер нь бол ийм билээ шүү. Бид нар бол засаглалын байдлаа хараад байдаг. Ерөнхий нөгөө системийн тухай айгүй их онолдож ярьдаг. Яг үүндээ бол мөн чанар нь хаана оршиж байгаа бэ гэвэл үжил санаан дээр юм билээ шүү. Монгол улсын хөгжил аль үжил санаан дээр давмгаалж явах юм бэ гэдэг дээр мэтгэлцэн өрнөх юм билээ. Үжил санаа өөрөө урагшаа явахад эмэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй хэрэгтэй шүү. Эмэгтэйчүүдэд орхисон төр засаг гэж байж болохгүй. Энэ бол ирж байгаа цаг. Ирж байгаа цагийн бодлогыг өнгөрсөн үеийн сэтгэлгээгээр хийж өрөөсөө болохгүй. Одоо эмэгтэйчүүд байна уу, эрчүүд байна уу хамаагүй гэж байгаа бол дээр үеийн сэтгэлгээ. Ирж байгаа цагийн сэтгэлгээ юу вэ гэвэл гендерийн асуудал заавал яригдана. Энийг сөрж явлаач очих цэг нь гарцаа байхгүй эмэгтэйчүүдийн оролцоотой ийм төр Монголд ирнэ. Хэрэгтэй. Тийм учраас бол тэр эмэгтэйчүүдийнхээ квотыг буулгая барья гэдэг юм а манай эрчүүд татаж авах хэрэгтэй. Тэр бол хуучин цагийн үлгэр. Тэгээд ийм хуучнаар сэтгэж өрөөсө болохгүй. Ядаж ирээдүйн тухай ярьж байгаа бол одоо Gen Z үеийнхэн ч гэдэг юм уу энэ хүмүүсээс асуух. Энэ хүмүүс бол эмэгтэйчүүдэд гаргая л гэж хэлээ.